За юу цаанда guys, Fox байна. За тэг өнөөдөр мэтлэгээрээ хэдүүлээ. MCP006 буюу найрсаг залуу гэдэг дүртэй танилцсан. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө лайка дараад сапа хийж амжаагвал сапа хийх мартаа. За тэгээд шууд олон юм ярихгүйгээр бичлэгэндээ орцгоё. MCP нууц баримт бичиг объект номер MCP006 нэршил найрсаг залуу аюулын зэрэглэл тодорхойгүй. Тусгаарлах журам MCP006 объекттэй хүн хэлбэртэй харьцаж болгож сэтгэл зүйн нөлөө үзүүлэх өндөр чадвартай тул шууд харилцахыг хязгаарлана. Харилцааг зөвхөн хамгаалалттай шилэн өрөөний цаанаас явуулна. Объекттэй ганцаарчлан уулзахыг хориглоно. Тайлбар: MCP006 буюу найрсаг залуу нь гаднаас энгийн бүдүү махлаг эрэхтэй хүн мэт харагдаг гэж бийдэв. Гадаад төрөх бүдүү махлаг бийтэй энгийн дээл хувцастай үргэлж инээмсэглэж найрсаг харьцдаг. Гэвч түүний дээлний дотор гидс хэсэгт маш том хурц шүдтэй ам байрладаг. Зан авир объект нь хүмүүстэй найрсаг харилцаж итгэлийн олж аюулгүй мэт мэдрэмж төрүүлснийхээ дараа гинт довтолж олцоо барьдаг. MCP судалгаа. Одоогоор эрдэмтэд MCP006-тай харилцан судалгаа хийж байна. Объект их яриа багтай, ихэнхдээ зүгээр л инээмсэглэж суудаг. Хүмүүстэй ойр дотно мэдрэмж төрүүлэх чадвартай. Гидсний амны бүтэц гарал үүсэл тодорхойгүй хിവэр байна. Анх илэрсэн түүх. Хотоос хоёр эмэгтэй ахындаа очихоор өглөө эрт хөдөлж удаан явсаар орой болж харанхуй нөмөрсөн тул жолоо барьж явсан ядарснаа хилж замын хажуу зогсон унтахаар шийджээ. Удалгүй салхи ширүүлж бороо орж эхлэхэд тэднийг унтаж байхад машины цонхыг хэн нэгэн тогшов. Сэрсэн хоёр айж гайхан харвал гадаа нэг инээмсэглсэн бүдүү залуу зогсож найрсгаар мэдлэнэ. Ийм харанхуйд явах аюултай манад хоноод өглөө явбал дээр химээ санал болгосон байна. Игч дүү хоёр ч зөвшөөрж түүний гэрт очиж халуун хоол цай идэн унтахаар хэвтжээ. Шүн дунд дүү энэ би засгаар гадагш гарсны дараахан нөгөө залууч араас нь даган гарсан байна. Игч аан үүнийг анзаараад төдийлөн тоосонгүйч удалгүй гадаа суулган орилго чимээ сонсогдож сэжиглэн гадагш гарахад нөгөө залуугийн гидсэн дээр том ам ангаж дүүн толгоогоор тэр аманд нь орсон байдалтай харагджээ. Айсантаа хөшсөн ааруу залуу иргэн харж дүүийнхэн тал биеийг орхин айжмаар дөхөхөд аагийн тухай орж машин руугаа гүн орж асаах гэтэл түлхүүр нь гэрт үлдээснийг ойлгон хаалгаа төгжээд цагдаа руу залгасан байна. MCP ажиллагаа. Дуудлагын дагуу MCP-г 10 цэрэгтэй баг газар дээр нь очижээ. Объектэд бууж өгөхийг шаардсан бөгөөд MCP006 ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр инээмсэглсэн хിവэр дагаж явсан байна. Анхааруулга. Хэрвээ та танихгүй хүн хит найрсаг хандаж танд шууд итгэл төрүүлж аюулгүй мэт мэдрэмж төрүүлж байвал болгоомжтой бай. Зарим инээмсэглэл жинхэнэ биш байдаг.